Эрүүл мэндэнд дэмжих итгэлтэй хөрөнгө оруулалт. Монс хүнс. Нэг уулын арга өөрт ургасан одоо ургамлын тэр үйлчлэгч бодисууд чанар нь өөр болчдөг учраас стандартчилж одоо нэг хэв загвар нэг чанар одоо баримтлах хэцүү л дээ. Тийм учраас манай Монс хүнсийнхэн маань эмийн ургамал тармилжуулах станц байгуулсан. Яг тухайн тармилжуулсан хөрс маань жил жилд ямар байдлаар өөрчлөгдсөн байна, бохирдсон байна уу, үгүй байна гэдгийг шалгаж үзсэн. Цуглуулж явсан эмийн ургамал маань бас өөрөө стандартын шаардлага хангаж байна гэдэг. Энэ жишээ нь 4 төрлийн эмийн ургамал байгаа. Шинжилгээнд ороод ирсэн. Энэ бол бүтээгдэхүүний технологийн судалгаанд орохын өмнөх шинжилгээнд ороод ирсэн. Монс группийн дэргэдэх ботаник цэцэрлэг бол хоёр зорилготой л доо. Нэг нь бол одоо ховордсон ургамлуудын генофонд гэж буюу өөрөөр тэрийг хадгалах, хамгаалах зорилготой. Нөгөөх нь одоо бид нөр өөрсдийнхөө түүхий эдэг бэлтгэх зорилготой олон төрлийн ургамлыг тармилжуулж байгаа. Тэгэхээр бид нэр Монс фарм компани үйлдвэрлэж байсан зарим одоо хүнсний зориулалттай, өвчнөөс урьдчилан сэргийлэх зориулалттай бэлтгэлүүдийг тасалж аваад Монс хүнс гэж компанийг анхаа үүсгэн байгуулсан. Эрүүл мэндэнд дэмжих итгэлтэй хөрөнгө оруулалт. Монс хүнс.